За тодтгол өргөн баригдаад бас мэдээлэл материалтай танилцаа байж байна л да. Тэгээд энэ төсвийн төслийг боловсруулах үндэслэл шаардлага гээд өргөн барьсан 4-5 шаардлага байна л да. Энэ шаардлагууд тодтголын процесс дотор сангийн сайд өөрчлөгдсөнтэй холбоотой энэ нөхцөл байдалд зарлагыг нь хасах, өөр их усүр зарцуулах гэсэн өөрчлөлтүүд аль хэр орсон бэ? Тухайлбал сая дээр яриад байна л да. Өмнөх сайдтай холбоотойгээд Эрдэнэт сайд асуулаа тэр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг би энийг чойчсрын сайдаас хариулт авахыг хүсэж байна. За тухайлбал энэ үндслэл шаардлагын 3 дээр нэг удаагийн шинжтэй зардлыг тусгах энэ болохоор төсөвт дарамт үзүүлэхгүй. Тэгвэл нийгмийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тусгасан байгаа. Энэ дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх, төсвөөс дэмжлэг үзүүлэх гэсэн дээдхийн зарчим алдагдаж байгаа нөхцөл байдал үүсэж байна уу гэж би ингэж харж байна. Тэгэхээр үнэн бодиттой тайлбарыг үнэн боттойгоор нөхөхгүй бол гишүүд нэг жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх гээд тойрогтой 1 тэрбум төгрөг авч байгаа хэлбэрээр асуудалт тийм тайлбар байна. Энийг бас зөв зохистой болгох нь зөв байхаа гэсэн эхний энэ асуулт байна. Үүнийг тайлбарлаж өгөөч гэсэн. За хоёрдугаарт нь бас энэ багш эмч нарын цалин нэмэгдүүлэх асуудлыг ер нь тодтголоос эхлээд анхаарал хандуулах ёстой гэдэг дээр бол би байр суурийг дэмжиж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ тайлбар за нэг удаагийн энэ арга хэмжээгээр энэ галыг унтраана гэж байхгүй баха. Тэгэхээр ер нь цаашид 18 оны төсөв ингээ өргөн баригдаад хилцэгдэх процесс нь яваад 11 сарын 15-нд хуулийн дагуу бид 18 оныхоо төсвийг баталж дуусна л да. Тэгэхээр энэ багш эмч нарын цалинтай холбоотой прокурор шүүгчээс бусад албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой ер нь цаашид ямар бодлого баримталж байгаа вэ гэсэн юм хоёр дахь асуулт байна. За гурав дахь асуулт маань одоогоор бол 500 гаруй тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлж түүндээ зардлыг нэмэгдүүлэх ийм тодтгол хийж байна гэж ойлгож байна. Ер нь жилийн эцэс хүрэхэд бол би 1 их 80 төгрөг болох болов уу гэж бодож байна. Төсвийн орлогын хүлээгдэж гүйцэтгэлээр нэмэгдүүлэх шаардлага маань тэгэхээр цаашид нэмж тодтгол хийхгүй үсттэй. Тэгэхээр энэ тодтгол дээр үндэслээд нэгэнт хүлээгдэж буй гүйцэтгэлээ тооцоод орлогынхаа их усрыг нэмэгдүүлээд үнэхээр тэр алдагдлаа бууруулах шаардлага байвал тэр алдагдлаа бууруулах ийм боломж нөхцлүүдийг бүрдүүлээд нэг мөсөн нэг аятайхан тодтголын ийм бичиг баримтаа батлаад гаргацсан зөв бахаа гэсэн ийм 3 асуулт байна. За эхлээд сангийн сайд хариулъя. Дараа нь Чойжо гишүүн бас хариулт өгье гэж. За Хөрлөбаатар сайд. За амар заяа гишүүний асуултанд хариулъя. Тэр эхний хэсгийг Чойжсрын гишүүн хариулж байгаа. За хоёр дахь асуудал дээр бол цалин дээр бид нэр энэ олон улсын валютын сандаа тохироод нийтдээ олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас бусад орнуудаас нийтдээ 3 гаруй тэрбум долларын зээл авахар тохирчсон явсан. Тэгээд энэ олон улсын валютын сандтай тохирсон хөтөлбөр дээрээ цалин 18-19 онд нэмэхгүй гэж тохирчсон байна. Тэгээд яг одоогийн нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал ер нь энэ манай төрийн албан агчдад олгогдож байгаа цалин хэмжээ доллар зүгээс нь доллар шилжүүлээд аваад утсан ч буусан байгаа учраас бид нар энэ нэг удаагийн олгоор олгохоор ингэж оруулж ирж байгаамаа. Ингэхдээ бид нар цалинтай нь уйж хуваар тогтоогоогүй. Яагаад вэ гэхээр энэ ханшны өөрчлөлттэй холбоотой эдийн засгийн хүндрлийн үед бол хамгийн их хүндрэлд өртөгдсөн хүмүүсүүд нь бол бага орлоготой хүмүүсүүд. Тэгэхээр бага цалинтай хүмүүс тодорхой хувь заагаад өгчхөөр бага цалинтай хүмүүсүүд бага л мөнгө очдог. Өндөр цалинтай хүмүүст их мөнгө очдог. Тэгэхээр аль болохоор бага орлоготой бага цалинтай төрийн албан хаагчдаа энэ хямралыг давж туулахад нь тус болох зорилгоор ерөөсө бүгдд нь 300 мянга гэд хэлчихэж байгаа нь энэ яг одоогийн нөхцөл байдлаа зөв таарсан бодлогоо гэж үзэж байгаа. За эх жилүүдэд мөн ялгаа авахгүй бид нар энэ олон улсын валютын сандаа цалингийн асуудлаар бол яриагаа бол үргэлжлүүлэх зүйтэй. Нэг номертой бид нар хөтөлбөрийнхаа арга хэмжээнд тохирсон зүйлийнхаа хүрээнд бид нар энэ яриа хэлцлийг үргэлжлүүлээд аль болохоор зас залруулах чиглэлээр бол ажиллаж байгаа. За энэ алдагдлаа бууруулах чиглэлийг баримтлаад явах нь зүйтэй гэдгийг
зарчмын саналыг бид нэр барьж ажиллаж байгаа. 5 төгрөгч гарвал хэмнэгдвэл бид нар үүнийг тэр өндөр хүүтэй зээл авахгүйгээр зээллэгийг нэмэхгүйгээр өрийг нэмэхгүйгээр ажиллах нь зүйтэйгээ таны хэлж байгаа энэ алдагдлыг бууруулахад одоо гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэсэн энэ зарчмын байр суурийг бол бид нар 18 оны төсвийнхаа одоо төсөв дээрээ ч гэсэн баримталж байгаа. Энэ 17 оны төсвийн додтгол дээр ч гэсэн ялгаа авахгүй баримталж байна. За Жорж Сүрэн гишүүн. Жорж Сүрэн гишүүн микрофон өгчөөрэй. За амар зай гишүүний асуултанд хариулъя. Энэ төсвийн додтголыг өргөн барьсан сангийн сайдын хувьд тайлбар хийе. Энэ жижиг дунд 17 оны төсвийн додтгол дээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг дээр 72.5 тэрбум төгрөг суулгасан. Энийг ямар үндслээр суулгасан юм гэхээр засгийн газар дээр ярьж хагаад 2016 оны улсын хурлын сонгуулийн дээр засгийн газрын мөрийн хөтөлбөрч дээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ. 21-ийг өржсөн 100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг ийм заалтууд суусан. Энэ заалтыг хэрэгжүүлэх үүдэн дээрээс 72.5-ыг тавьсан. Зарим хүмүүс яриад байх шиг гишүүн болгон дээр нэг гэдэг ингээд янз бүрийн хардлага үүсгээд. Энэ бол зөвхөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан одоо хөдөө аж ахуйн яам дээр байдаг энэ сангийн их усрыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хямралд одоо ажилгүй ирэхэд нэг ялангуяа төрд ажилтгүй ирэхэд маань бүр илүү хүнд байгаа учраас энэ иргэдийг дэмжих үүднээс л энэ мөнгийг суулгасан байна. Энэ мөнгийг суулгахдаа төсвийн додтголыг тооцоолохдоо яасан бэ гэхээр нийт хөнгөлтэй их усрээр санхүүжүүлнэ. Тухайлбал энэ ондоо багтаж JICA-гаас 284 сая доллар зээл авах учиртай. Азийн хөгжлийн банкнаас 250 сая доллар авахаас 200 саяг нь авчихсан байгаа. Дэлхийн банкнаас 120 сая доллар гэх мэт жилийн 2% хүрэхгүй ийм хөөтэй мөнгөөр энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжүүлж ажлын байр бий болгох гэдэг энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор л тавьж оруулж ирсэн. Түүнээс биш зарим хүмүүсийн яриад байгаа шиг гишүүдийн нэг дөрөв биш ээ. Андуурч яриад байгаа шиг байна. Юмыг хоёр талаас нь зөв ярьдаг, буруу ярьдаг янз бүрийн байдлыг энийгээ бол бас тооцож ярьж авахгүй болвол энэ жижиг хөдөө аж ахуйн яам дээр байдаг жижиг дунд үйлдвэрийн сангал нэмэгдүүлэх зорилгоор оруулж ирсэн байна. За баярлалаа. За Санж Битүү гишүүн.